За та бүхэнд өглөөний мэндийг хүргье. За энэ хуулийн төслийн үзүүл баримтлал болохоор усан сан бүхий газарт олборлолт явуулахгүй байна гэд тодорхойлсон. Харин хэрэгцээ шаардлага нь болохоор нийслэл ойр иргэдийн эрүүл орчинд төвлөрсөн. Тэгэхээр яг нөгөө нэг өсөндөө зорилго болон хэрэгцээ шаардлага хоёр зөрүүтэй тодорхойлогдсон. Тэгээ усан сан бүхий газар түгээмэл тархацтай ашигт малтмлын буюу одоо энэ хайрга дарганы олборлолт хийх зохицуулалт усны хууль дээр бол байж байгаа. Нийслэлийн тухайд усны хамгаалтын газар одоо онцгой тохиолдолд 50 м, ердийн тохиолдолд 200 м-д одоо үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдол одоогоор байхгүй гэсэн юм мэдээ ирсэн байж байгаа. Харин одооны бидний энэ санал болгоод байгаа хуулийн энэ санаа бол усны сан бүхий газраас 1 км гэсэн зохицуулалт нь усны сангаас илүүтэй энэ суурьшлийн бүсийн одоо асуудлыг л яриад байх шиг л байна л да. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь бол 2-3 асуудал гарч ирж байгаа. Нэгэнт зорилго нь суурьшлийн бүсийн болвол энэ суурьшлийн бүсийн асуудлыг ер нь яг яаж шийдэх вэ? 1 км хангалттай юу, хангалтгүй юу? Дахиад энэ өөр үзүүл баримтлалаар авч үзэх ёстой юм биш үү? Магадгүй нийслэлийн иргэдийн хурлын одоо төлөөлөгчдөд ч юм уу, эрх шилжүүлдэг ч юм уу, энийг зохицуулдаг ч юм уу. Нөгөө талдаа бол эрх зүйн орчны хувьд бол тэр энэ олборлолт хийж байгаа газар иргэдийн амьдарж байгаа бүснүүдэд давхцалчих юм бол зохицуултыг эрх зүйн зохицуулт нь байж байгаа. Тэгээ ингээ харахаар яг зорилго хэрэгцээ шаардлага хоёр нь бол хоёр өөр байгаад байгаа. Тэгээ энийг одоо яаж зохицуулах вэ? Ер нь бол усны сав газар бүхий байгаа хуулийн зохицуулт дээр нэмэх нь суурьшлийн бүсийн асуудлыг зорилгоор нь тавиад тааруулчихж байгаа юм биш үү гэсэн нэг ийм санаа байгаад байгаа. Тэгээ энэ дээр нь тодорхой хариулт авчаа. Алдар Жавхлан гишүү хариулъя. За төвшин гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол төвшин гишүү ийм байгаа юм. Та одоо жишээ нь 46 аж ахуйн нэгж огт үйл ажиллагаа явуулахгүй байна гэд хэлж штэ дуулгал орчимд. Тэд нар холборлоод дууссан. Тэгээд иргэд гомдол гаргахлаар тэр үндэслэл байхгүй болчихдог. Хортон нөхцөл тогтоогдохгүй байна. Тийм учраас энэ хуулинд орон нутгийн дээр байгаль хамгаалагч, байгаль орчин хяналтын улсын байцаагч бүх шатны засаг дарга нар нь хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших хуулийг тэгэхэд үйл ажиллагаа улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсэж байгаа талаар гомдлыг үндэслээд байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ хийх тухай хүсэлтийг байгаль орчны яамд гаргана л гэж байгаа байхгүй. Ийм заалт огт байхгүй. Тэгэхээр иргэн хаашаа хандах нь мэрэгдэхгүй болчиход байгаа юм. Нэгт. За хоёрдугаар суурьшлийн бүс одоо хүртэл тогтоогдоогүй байна. Суурьшлийн бүсийг тогтоохгүй бол 1 км чинь хаанаас хэмжих нь тодорхойгүй яваад байгаа одоо. Тийм учраас дагаж мөрдөх журмын тухай хуулиар нь 26 оны эхний үйлрэл багтаагаад аймаг нийслэл дүүрэг сумын засаг дарга нар суурьшлийн бүсээ тогтоо гэдэг заалтыг оруулж өгч байгаа. Тэгээд түүний дараа суурьшлийн бүс тодорхой болох. Тэгээ ерөөсөө та бол зөв хэлж байна. Ер нь хэдүүлээс ажлын хэсгээр сайн ярилцсан гэж бодож байгаа. Хамгийн гол үзэл санаа нь иргэний эрхийн асуудал байгаа. За 1 км-ийн асуудлыг бас олон гишүүд бүтээн байгуулалт холбож ярьж илээ. Тэрийг өдөр бас эргэж харж ярилцах боломжтой байна гэж үзэж байгаа. Тодруулъя. Төвшин гишүүн тодруулъя. За харин тийм ээ. Тэр усны газар олборлцсон байгаа. Тэгээ олборлолтсон нөхцөлд одоо тэр нөхөн сэргээлтийн асуудал эзэнгүй болчихж байгаа нэгдүгээр асуудал. Тэгэхээр энэ чинь усны сав газрын тухай одоо олборлолтын асуудал нэгдүгээрт энд яригдахад бас арай өөр нөхцлөөр яригдах гэдэг байна. Хоёрдугаарт яг одоо энэ хуулийн үзэл санаа бол суурьшлийн бүсээ тодорхойлох. Тэгээд суурьшлийн бүсээ нэгэн тодорхойлох юм бол энэ 1 км нь өөрөө бас хангалттай мó хангалтгүй мó. Суурьшлийн бүсийн зохицуултын асуудал ингэж яригдах үндэслэлтэй болчихж байгаа учраас энэ хуулийн одоо үзүүл баримтлал дээр эсвэл суурьшлийн бүсээ төлөхөдөө ярьж орж иж энэ өөрөө бас яригдах юм болох юм байна гэдгийг л хэлэх гэсэн. Улсын их хурлын гишүүн Жаданбием Бат Эрдэнэ